Энэ удаагийн мөнгө удирдын видеогоор би өөрийн хувийн санхүүгийн удирдлагын талаас 10 дугаар сар маань ямар сар байсан болоод 11 дугаар сар ямар сар болно гэж төсөөлж байгаа вэ гэдгээ хуваалцах гэж байна. Тэгэхээр өнгөрсөн сард буюу 10 дугаар сард би яг мөнгө удирдах 50-15-5-ын дүрмөө бол хэвээр нь баримталсан. Би энэ одоо хэлбэрхэн хуримтлал үүсэх үеийн хатан арга барилын талаар тусдаа видео хийчихсэн байгаа. Тэрийг видеоэн дээр карт хэсэгт болоод видеонд тайлбар хэсэгт холбож өгсөн байгаа шүү. Хэрвээ тэрийг үзэж байгаагүй бол тэрэн дээр дэлгэрэнгүй энэ ямар учиртай хэв маяг үгийг тайлбарсан байгаа. Тэгэхээр яг энэ орлогын ангиллалын хуваарлтын талаар нийлүүлээ 10 дугаар сар ямар байсан бэ гэдэг рүү орж ийн. Тэгэхээр орлогын ангиллалын хуваарлалтын хувьд бол мэдээж 50-15-5 гэсэн хувиар бол явдаг. Тэгэхээр миний хувьд 10 дугаар сар яг мөнгөн дүнгээр илэрхийлээд үзэх юм бол орлогын хувьд нэлээд дэжгүй сар байсан гэж дүгнсэн. Ер нь өмнөх саруудтай харьцуулахад нэлээд ихтэйхэн. Тэгэхээр тэр чагуулгаараа би яг орлого нэмэгдлийг зарлахаа бол нэмхийг хүссэнгүй, харин эсрэгээрээ хуримтлалтаа одоо төвлөрүүлэх хэмжээг бол өсгсөн гэж хэлж болно. Тэгэхээр хэдийгээр би 10 дугаар сард 50-15-5-ын дүрмээ бол баримталсан ч гэсэндээ яг гүйцэтгэлээр аваад үзэх юм бол хуримтлалын хувь хэмжээ харьцангуй өндөр байсан. Тэгэхээр орлогоо хэрхэн ангилснаа хувааж үзэх юм бол нийт орлогын манд 20.7% нь зардалтаа, 68.6% нь хуримтлал буюу одоо яг мөрдөж байсан дүрмийнхэн бол 15%-ийг хуваарлдаг хэсэг рүү бол явсан. За харин 18.3%-ийг богино хугацааны хадгаламж буюу 5% руу бол төвлөрүүлсэн байгаа юм. Тэгэхээр яг энэ хувиудыг нийлүүлээд одоо нэмээд аваад үзэх юм бол миний нийт орлогын 107.6%-ийг өвдөд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл яг орлогоосоо давсан мөнгөн гүйлгээтэй байжээ гэж үзэж болно л да. Өөрөөр хэлбэл одоо даваад байгаа хэсэг нь өмнөх сард байсан орлогын одоо үлдсэн хуримтлалаас энэ рүү хуваарлагдсан гэсэн үг. Ямар ч тач нөгөө орж ирсэн мөнгөн орлогоосоо би шууд нөгөө 15%-аар нь эсвэл 5%-аар нь дүгнээд авсангүй шууд бас ерөөдөө нэг ийм нэгтгсэн нийт дүнгээр шилжүүлээд байсан болохоор яг сарын эцэст ингээд хараад үзэхээр орлогынхон одоо нийт хэмжээнээсээ давсан мөнгөн гүйлгээг бол хийцэн харагдаж байгаа юм. Тэгэхээр зардал талдаа сая яг орлогын 20.7%-ийг бол миний өнгөрсөн сарын зардал бол бүрдүүлсэн. Тэгэхээр зардлын хуваарлалтаа одоо яг яаж хийсэн бэ харуулахаас өмнө би нэг юм хэлэх гэсэн. Өмнөх яг сарын видеонууд дээр өмнөх одоо төсвийн видеонууд дээр би яг зардлынхаа ангиллалыг хийхдээ дотор нь хуримтлалт хэдийг шилжүүлсэн төвлөрүүлсэн бэ гэдгийг бол оруулж одоо pie chart-ын тойрог одоо бялуун чарт гэх юм уу энийг бол харуулдаг байсан бол орлогын одоо хуваарлалтаа яаж хийсэн бэ гэдгээ тусдаа оруулдаг болсноос хойш зардал дотроо энийг оруулах тийм ач холбогдолтой биш юм байна гэж бодоод яг шууд утгаараа зөвхөн зардалт яг надаас ингээд гарч явсан expense гэдгээр бүртгэж байгаа зардлуудыгаа дараагийн одоо график дээр илүү одоо энэ хуваарлалт дээр бол оруулж ирж байгаа юм шүү. Миний хувьд энэ хуваарлалтыг гаргаж ирсэн илүү хялбархан болсон нэг жишээ нь нөгөө би хувийн санхүүгийн удирдлагадаа ашигладаг аппликейшн дээрээ яг хэдэн хувь гэж харуулж байна, ямар хэдэн төгрөг гэж харуулж байна гэдгээсээ хамаарат шууд тэр дүнгээ авчиж байгаа учраас энэ тоонуудыг гаргахад надад ч гэсэн хялбархан байгаа. Хувийн санхүүгийн удирдлагадаа ашигладаг аппликейшнийг би бас ямар аппликейшн ашигладаг вэ? Тэрийг би бас видеоны дээр тайлбар одоо картс болон видеоны дээр коммент хийхэд тайлбарыг оруулж өгсөн байгаа. Видеогоор бас илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа. Тэрийг асуух гэж байгаа бол тэр видеороо орж үзээрэй. За тэр яг. Тэгэхээр зардлын манд хуваарлтуудыг аваад үзэх юм бол хамгийн өндөр зардал яг аргагүй орон сууц болоод түнтэй холбоотой үртгүүд рүү бол орсон. Яг моргэж болоод гэртээ авсан тавилга цахилгаан хэрэгсэл гэх мэтийг оруулж болно. Нийт зардлын манд 39.8%-ийг бол орон сууцны зардал. За хоол хүнсэнд бол 16.4%. За тоног төхөөрөмжийн зардалд 14.2%-ийг зарцуулсан. Энэ яг би яг энэ YouTube видеонуудаа хийхдээ зориулсан одоо гэрэл, камер, одоо хөл гэх мэтчлэн зүйлийг бол энэ ангилал багтааж байгаа. Тэгэхээр яг шинэ хөл захисан юм аа. Тэгж жаад ямар учиртай вэ гэдэг тэр үед харагдах байлгүй. Тэгээд өөрийгөө хайрлах гэдэг ангилал 10.7% яг өөрөө өөртөө зориулсан арьс арчилгаачдын юм. Ер нь хувийн одоо зүгээс нэмээд эрүүл мэнд ч гэсэндээ энэ рүү бол орж ирж байгаа. Тээвэрт нийт зардлын 2.3%, харилцаа холбоонд 2.7%, татвар шимтгэлд 2.3%, зарим бусад зардалд бол 11.1%-ийг бол зарцуулсан. Миндээс дүгнэж үзэхэд ерөнхийдөө нэг хэвийн сар байжээ гэж дүгнэж болох. Ямар ч тач орон сууцсан зарцуулсан зардал маань нийт зардлын маань талд хүрэхгүй байгаа нь бол сайн зүйл. Тэрийгээ дагаад бас тоног төхөөрөмжийн зардал жоохон баг зэрэг өсчихсөн. Гэхдээ мэдээж шинээр юм авсан болохоор бол тэгж байгаа нь гарцаагүй баг. Одоо яа их вэ? Тэгэхээр 10 дугаар сарын орлого зарлагын хуваарлтыг хараад үзэхээр ер нь миний яг энэ хувийн санхүүгийн одоо өөрийнхөө төсвийн видеонуудыг хийж эхэлснээс хойш нэг тийм онц ялгаатай огцом өөрчлөгдсөн сар бол байгаагүй харагдаж байгаа. Гэхдээ 11 дугаар сар бол миний хувьд
огцом өөр сар болох нь бол гарцаагүй болсон. Яг тэгэхээр миний яг энэ видеоны өмнө нийтлсэн видео хэрэг үзсэн бол би картс бодоо видеонд тайлбарлаж толбочий. Тэрийг үзсэн бол миний яг ажил эрхлэлтийн нөхцөл байдал бол өөрчлөгдсөн гэдгийг бол харсан бах. Тэгэхээр тэрийг дагаад яг баталгаатай орж ирэх орлогын хэмжээ бол 11-р сард бол буурна. Тэр бол гарцаагүй. Тэгэхээр орлого талдаа тасалдал үүсгэнэ гэсэн үг жоохон айгүй сериусны үг иргэшигтэй яг энийг бол орлогын тасалдал гэж бол нэрлэж болно л доо. За нэмээд яг тэр ажил эрхлэлтийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор би бас буцаан нөхөн төлбөрийн асуудлууд бас гарч ирж байгаа юм. MBA-ийн сургалтын төлбөртэй холбоотой бас үлдэгдэл төлбөрийг бол нөхөж төлөх асуудал ингээд 11-р сард бол харахгүй гарч ирэхээс аргагүй болж байгаа. Emergency fund буюу гинтийн сан гэдэг хуримтлал хадгаламжийн тухай бол хүндчихсэн видеон дээр картаар болоод доор тайлбарлах толбочий. Яг тэр тухай видеон дээр бол хүндчихсэн л доо. Хуримтлалыг бид нэр баян болгох гэж үүсгдэггүй харин санхүүгийн эрх чөлөөтэй байхын тулд бол үүсгдэгээд яг тэрийгээ бол 11 сард яг мэдрэх өөрийнхөө бие дээр мэдрэх шинжтэй. Би өөрөө яг өөрийн emergency fund буюу хуримтлалын сангаа бол үүсгэж гисэн яваад байсны ачаар яг юм бас гинтийн нөхөн төлбөр одоо буцаан төлөлтөнд нэг тийм ажрахгүйгээр зүгээр ингээд даваад гарч чадж байгаа. Тэгээ тэрийг ингээд ботсон чинь яргагүй яг гинтийн сан буюу яг ямар нэгэн урьдчилан тооцоолоогүй гинтийн зардал гарахад зайлшгүй тийм зардал гарахад тэрийгээ санхүүжүүлэх чадамжтай байна гэдэг бол нэггүй тийм эрх чөлөөтэй болгодог юм байна. Хувийн санхүүгийн талаас аж тэр яг юм шийдвэр гаргахад тийм хөндлөнгийн тийм нөлөөлөл байхгүй. Энийг юу гэж ойлгоно дураараа бол гэхдээ бас яг юм зөвхөн хувийн санхүүд хөтлөгдсөн шийдвэр гаргах шаардлагагүй байгаагаасаа би айгүй тийм нэг талаас айгүй эрх чөлөөг бол мэдэрсэн. Тэгэхээр хэрвээ тийм зүйл бас ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэдмээр байх юм бол надад хэлүүлэхгүй мэдж байгаа. Гэтэ яг илүү дэлгэрэнгүй яг ямар учиртай юм практик байдаг юм бэ гэдгийг мэдэх юм бол миний саний дээр дурдсан emergency fund буюу гинтийн сангийн видеог бас орж үзээрэй. Тэгэхээр 11-р сарын хувьд энийг бодоод үзэхээр орлого бол огцом буурах нь гарцаагүй нэмэгдээд зардал ч гэсэндээ бол огцом өснө. Сургуулийн төлбөрийн зардал одоо боловсролын зардал бол 11-р сарын эцэст бол ингээд дүгнээд үзэхээр нэлээ миний баг хамгийн өндөр зардал болж гарч ирж магадгүй гэж таамаглаж байна. Гэхдээ ямар байх нь бас өөр. Тэгэхээр орлогын тасалд үүсэж байгаа учраас би энэ сард бас өөрийн зардлын одоо хэмжээг аль болох бага байлгахад бол анхаарна. Гэхдээ нэгд emergency fundтай учраас эндээ би бас хэдэн сарын одоо өөрийн хамгийн минимал зардлыг coverлох хэмжээний хуримтлалыг үүсгэсэн байгаа маань энэ нь бол тус болно гэж найдаж байна. Нэг тийм гинтийн амир хүнд дарамт бол учрахгүй байх. Тэгээд бас болоогүй хэдийгээр зардал олгох хэмжээнд байлгая гэж бодож байгаа ч гэсэн би арталтаа бас яг энэ YouTube видеоны backdrop гэж нэрлэдэг л тийм нөгөө цаасан юм background гэдэг чинь артлын гоё юм. Одоо бол миний ард зүрхний ханал байгаа шүү дээ. Одоо бүр энэ гэрлийн унтраагуур маань хүртэл ороод ирчих жоохон камера задгаа барьсан чинь. Тэгэхээр энэ нь харагдахгүй гоё юм backgroundтай болдог юм уу гэж бодож байна. Тэгэхээр хэдийгээр энэ нь нэн чухал шаардлагатай зардал биш байж болох ч гэсэндээ магадгүй энэ YouTube сувгийг одоо нэг талаас энэ хэрвээ бизнес гэж аваад үзэх юм бол бизнесийн үйл ажиллагаа дэмжих хөрөнгө оруулалт юм а гэж одоо тэрийг толгойдоо ангилаад тиймэрхүү зардал орж ирэх бах. Тэгэхээр энийг яг тэрийг backdrop-ыг худалдан авах зардлаас гадна тогтоолгох зардал тиймэрхүү юмнууд л нэмэгдэнэ. Одоо энд байгаа энэ саарл энэ хан нь штэ. Эн чинь нөгөө юу ахгүй юу? Дуу шингээгчтэй тийм эсхий хан ахгүй. Би энэний төсвийг бодож явахдаа яг энэ худалдан авалтынхаа төсвийг бодоод байсан чинь энэний суйрлуулалтын зардал гэдэг чинь бас овоо юм байт юм байлээ штэ. Бараг энэ ханныхаа өртөгтэй гэж. Тэгэхээр тэрэн шиг юм гэр орондоо ямар нэг юм хийж байгаа бол суйрлуулалтын зардал тийм нөгөө үйлчилгээний өртгөө бас яг бодож явах хэрэгтэй юм байна да гэдгийг би яг энэ дээрс айгу ухаарсан. За тэгэхээр тиймэрхүү зардууд бол төлөвлөгдсөн байна. Өөрөөр яг тийм огцом өөрчлөлт бол 11-р сард бас өөр өөрчлөлт бол гарахгүй мэдээж орлого өөрчлөгдөн зардлын хувьд тэр түрүүний дурдсан юм бол нэмэгдэнэ. 10-р сарын төсвийн видеон дээр дурдчихсан нөгөө пар янзлуулах шаардлагатай болж байгаа тэрэ гэсэн юмыг бол хэлж ийсэн. Тэр бол харьцангуй бодсон сансныг бодоход гайгүй тийм бүтэн пара тэр чигээр солих шаардлага азар надад үүсээгүй зүгээр юм хуваарлагчийг нь солих тийм юу гэсэн учраас тэр нэг миний санаж одоо магадгүй гэж эмээж ийсэн шиг тийм хэмжээний зардал бол
гараагүй учраас сарцсангуйг 10 сарын төсөв тийм том дарамт болоогүй. Тэгээд 11-р сард бас ийм аж ахуйн асуудлууд бас үргэлжлэх юм шүүгээ угаалгын өрөөнд манай одоо байрны одоо надтай юм параллел ингээд нэг доор байгаа айлуудын нөгөө угаалгын өрөөний альчуур хатаагч ажиллахгүй байгаа юм байна л да. Тэгсэн яасан гэсэн чинь манай ингээд дээдэлд байгаа нэг хавхлахыг нь яагаад чи хаачиж тэгээд над дээрээс манай нөгөө сантехникч орж ирээ та нар энэ дээр ямар засвар хийлгэсэн үү эсвэл асууж исэн хийлгээг байхгүй. Тэгэхээр анханасаа л магадгүй тэр альчуур хатаагч нь ажиллахгүй байсан юм уу яасан. Ямар ч байсан манай угаалгын өрөөнд нэг тийм засвар хийж ийж бүх айлууд маань тийм юмтай тэр нөгөө альчуур хатаагч нь ажиллах хэрэгтэй юм шиг байлаа. Тэгэхээр тэрний өртөг бол орж ирнэ. Гэхдээ анханасаа би тэрийг бас хаагаагүй нөгөө контороос тэр нь даагдах хэрэгтэй зардал юм шиг байгаа юм. Гэхдээ мэдгүй яг яах юм баа. Бас аж ахуйн юмнууд хизээд ийм сарын асуудал дээр, сарын төсөв дээр альва өрхийн төсөв рүү бол орж ирдэг шүү дээ. За тэгээд дээрэс нь 11-р сард би нөгөө сая өмнөх саруудын төсвийнхөө одоо удирдлагыг ингээд харахаар 50 15 5-ын 4 буюу арцсангуй тийм уян хатан аргачлалсан л да. Энийг бол би нэлээд гүйсгэлээ ингээд давуулан биелүүлээд байгаагаа анзаарлаа л да. Хэдийгээр 11-р сараас эхлээд миний яг орлогын хуваарлалт, орлогын тийм нөхцөл байдал бол өөрчлөгдөж байгаа ч гэсэндээ би яг энэ баримталж байгаа хэв маяга илүү жоохон хатуу, илүү rigorous гэж нэрлэдэг л дээ. Илүү хатуу, илүү чанд тийм дүрм рүү бас шилжүүлдэг юм билүү гэж бодож байгаа. Тэгэхээр бас өөр мөнгө удирдах 50 30 20-ын дүрм гэж байдаг. Тэрлөө 11-р сараа бол шилжүүлж үздэг юм билүү гэж бодож байгаа. Яг энэ 50 30 15-ын дүрм гэж 50 30 20-ын дүрм гэж юу болох вэ гэдгийг хэрвээ мэдмээр байх юм бол тэрийг сонирхч ивэл тэрийг бас видеодоор комент хэсгүүлтэйгээрээ би яг тэрэн дээр төвлөрсөн бас тусад нь энэ арга барилын тухай видео хийвэл одоо ийм төсвийн одоо хувийн санхүүгийн одоо юу юм бэ сар болгоны төсвийн видеон дотор яриад өнгөрсөн илүү тусдаа видео байх юм бол илүү өгөөжтэй байж магадгүй гэж боддог учраас энэ дотор ярьсангүй. Гэхдээ хэрвээ тэрийг сонирхч байгаа юм бол видеон дээр комент хэлтэйгээрээ. За тэгэхээр 11 сарын төсвийн төсөөллийн маань хувьд юм байна. 10 дугаар сар ч гэсэндээ миний хувьд бас харьцангуй дэжүү сар байсан гэдэг видеоны ихэнд бол харсан баг. Дээрээс нь энэ 7 хоногийн ихээр нийтлсэн өөр нэг видео байгааг маань бас орж үзээрэй. Видеоны ихэнд ч бас дуртад өнгөрсөн. Тэгэхээр та нарын хувьд 10 дугаар сар чинь ямар сар байв? Тэрийг видеодор комментээр хуваалцаарай. 11 дугаар сар та нарын хувьд ямар байна гэж бодож чинь тэрийг ч гэсэн хуваалцаарай. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор томотгүй иргэд уулзъя.